За хоёр хүн ороод ирөө. За лайвнд орж очоо. Лайваас хагас ширлээд өгөөрэй. За 4 6 10 боллоо. За 10 боллоо шүү. За лайваас ширлээд өгөө сайн байна. За тэгээ лайвндаас авах ороод ирээ. За лайвнд за 27 болсон байна. За би лагшин жоохон амаргүй байлаа. За ингээд лайв энтер хийж чадсангүй ээ. Ер нь эрэл бичлэг орсонгүй. Ер нь жоохон би жоохон лагшин жилээргээд. За ингээд одоо явж чинь за хоолоон бол одоо бас сайг болоогүй байна. Тэ. За тэг өнөөдөр нэг лайв хийж за хэмэр бижийн найзуудтай хэмэр алхах нь уулзъя гэж бодоод ингээд энэ лайвыг асааж байгаамаа. За тэгээ бас одоо иргэн хүн байна. Монгол улсын иргэн хүн байна. За уул ус нутаг усандаа хайртай хөв соёлоо эдэлж явдаг хүний хувьд бас одоо үг үзлүүдэд хэлэх зүйлүүд бас байна гэж. За 30 болсон байна. За тэгээд орж ирсэн улсуудаа бүгдэнд нь мэнд хүргье. За тэгээ морь жил гарснаас хойш за өмнө одоо жил гарахаас өмнө жоохон барцтай байсан. За ингээд одоо барцад арилсан болов гэж бодсон. Одоо он гараад жил гараад бас ингээд дагддаг юм байна. Тэгээ бас жоохон би лагшин чилэр гсэн ийм зүйлүүд байна. Тэ. За тэгээд дайвас хаан ширлээд ингээ ороод ирээ. Бас нэг үзлүүдэд бас хэлээ да тийм ээ. Бас нэг сошиалд итгэвтэй байдаг энэ нийгэмд бас нэг тоо хоолойгоо бас хүргэе гэж бодоод энэ лавыг асааж байгаа шүү. Үн нэмэгдэхээр нь жоохон ярих уу. За баахан уур дарсан юмнууд байна да. За яг яах вэ? Тэгээд уур дархан дараад дэмжин дэмжээ тэгэл явж байгаа суурь яахтай тийм ээ. Баахан уур дарсан юмнууд харагдаад байна. Надаа ууралж усаарлахаар тэ юм байхгүй штэ. Энэ ууралж усаарлахаар юмнууд чи энэгээр зөндөө вэ штэ. Тэ. Тэрний чин дадаар л ярих гал байж штэ. Би та нарын боломжийг хулгайлж идээгүй. Тэ. Би уул ус нутаг усаа ухаагүй. Тэ. Надаа уурлаад одоо ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэ. Над руу уурлаад бол амжилт олохгүй. Уурлах уцаарлах юм ч зөндөө байна. Гадуур дүүрэн байна. Баахан уур дараал орж ирж байна. Хойрлоо юу хийгээгүй. За энэ нийгмийн сүлжээгээр хурдны зам барина гэд. За тэгээд ард түмэн хоёр хуваагдсан талдсан ингээл яваад ах шиг байна. Миний хувьд бол энэ зам дагаж хөгжлөө. Бүтээн боголт хийх нь зөв өө. Тийм ээ? Зөв юм. Гэж харж байгаа. Гэлээ гэхдээ
энэ унтны усны их усүр болсон хатан дуулынхаа тийм ээ голтрлыг судсыг тасалж ингэж одоо зам барих нь бүтээн байгуулалт хийх нь бол буруу юм а гэж үзэж байгаа. Би тэрний эсрэг байгаа. Энэ туулгол дээгүр дамнуулж энэ хурдны зам барина гэдэг дээр би эсрэг байгаа. Тий, эсэргүүцэж байгаа ард түмний нэг хэсэг байгаа. А түүнээс энэ зам барилга хөгжих, энэ бүтээн байгуулалт хийх, энэ төвчрлийг бууруулах, энэ арга зам чинь бол зөв юм а. Гэлэг ихтэй энэ хатан туулынхаа тийм ээ голдрол энэ одоо бут бургас тий энэ бүх зүйлийг ухад төнкөж ингэж хийх нь бол буруу юм а гэж би хараа суугаад байгаа. Тий. Өөр одоо тараас замаар тийм ээ өөр байдлаар өөр хаагур явж болох юм. Тэр мөрийг одоо судлаад ингээд энэ бүтээн байгуулалтаа хийвэл зүгээр хоёр гараа өргөөл дэмжин штэ. Заавал энэ хатан дуулынхаа өөн дээр энэ дээр чинь одоо Монголын ард түмэн зуны дэлгэр цагаараа хол хөдөө явж чаддгүй улсууд нь энэ хатан дуулынхаа өөн дээр очиж тийм ээ эндээ одоо байгалийнхаа сайхныг харж голынхоо урсгалыг сонсож ингэж одоо сууж ингэж одоо тий нэг стрессээ тайлж нэг амралтын өдрөө очиж амардаг ийм гол штэ. Тий унтны усны их усүр штэ. Энийг одоо ухад төнкөөд ингээд энэ дээгүүр одоо зам барилга барина гэж хичрээд улаараа дайраад тийм ээ ард түмнийг хоёр талцуулаад ингээд яваад байна лээ. Тий нэг хэсэг өгчүүдийг хороноос баахан дагуулад ирсэн. Би энийг заавал барина гэж орилол Нямбатар гэд нөхөр. А нөгөө хэсэг ард түм болохоор энэ хатан дуулаа аврыг тий туулголоо аврыг энэ бутуургас шөөгийн одоо яагаад ингээд тайрсын тасцсан тий энэний эсрэг ингээд явхоор террорист болоод ингээд бүр элдв бусаар хэлүүлээд ингээд явж ийл шүү дээ. Би одоо нэг байна. Нэг нь байгаа. Тий. Би энийг дэмжихгүй байгаа. Энэ бүтээн байгуулалт нь бол явах нь зөв өө. Тий. Явах нь зөв. А гэхдээ энэ туул дээгүүр явна гэдэг бол буруу юм а. Энийг бол явуулж болохгүй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нэг зүйлийг хэлэх гэж байгаа. За Z2 ихэн гэж ярьдаг. Залуу үеийн төлөөллөд. Үнэхээр хэцүү болчихжээ. Би энийхээ бүксийг ухсан, би энтэйгээ хэрэлдсэн уралдсан, би энийхээ мууг үдсэн. Тэ? Ий болчих. Монголын залуучууд эх орныхон төлөө явж чаддаг залуучууд ховор болчих. Байхгүй болчих. Би нэг л жишээ хэлье. Непал гэд улсыг мэднэ тийм ээ. Сая одоо бүх одоо хулгайч дөвөрчд авилгач хулгайчудаа бүгдийг одоо шахуурдаж хөөж гаргаад одоо улс орон сайхан болоод ингээ явж штт. Энийг ямар улсууд хийсэн? Энийг одоо тэр Непалын тэр Z2 ихэн хийсэн штт. Залуу үеийн төлөөллүүд нь тэр хийсэн штт. 18-9 болцоо хүүхэд гарч ирэл энэ дээр орилол бүх залуучуудаа өрөөл дуудаад ингээл гаргаж ирэл улс төрийн хулгайчудаас бүгдөөс өнгөсөн салцсан штт. Чадсан штт. Тэн энэ зүйлүүдээс бас нэг энэ Монголын залуучууд бас нэг ухаарах хэрэгтэй. Юм авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл хэрэлдээл уралдаал хоорондоо би энтэйгээ хэрэлдээл уралдаал би энийхээ мууг үзэл тий өнөө маргаашаа өнгөрөөгөл ингээл явж байгаа. Энэ улс орныхон төлөө явж байгаа улс орныхон төлөө сайн сайхан болгоё. Энэ миний ирээдүй шүү. Бидний ирээдүй шүү. Миний үлдэх эх орон шүү гэж бодож байгаа залуучууд үнэхээр ховор болчихжээ гэж би ингэж харж байгаа. Ингэж харж байгаа. Энэ дээр бас их харамсаж байгаа. Тэгээ энэ лайвыг одоо таалагдвал шеэрлээд өгөөрэй. Тэгэхээр би залуучуудаа юу захих гэдэг юм бол энэ Z2-ийн залуучууд үнэхээр одоо бас нэг ухамсар суугаад энэ улс орныхон төлөө, эх орныхон төлөө, өөрснийхөө ирээдүйн төлөө бас нэг дуурч чаддаг болмоор байна. Дуурч чаддаг болмоор байна. Одоо дуурдаг, ярьдаг, хэлдэг, дуурдаг нь ерөөсөө дандаа нэг тэтгэврийн насны өгшчүүл. Тэгээ нэг дунд эргэм насны одоо залуучуул. Нөгөө Z2 ихэн нөгөө залуу үеийн төлөөлөлд байхгүй. Юу ч байхгүй. СЮ-д чигцэн тийм ээ. ВП сурцсан.
Тэгэл энэ тэнд одоо тийм ээ хин нэг муу идэл хоорондоо ярилдэл нэг нэгэ мууг үзэл ингээ явж идэг ийм л болчихсон юм. Тэгэхээр ингээр бол одоо та нар ирээдүй энэ эх орны сайн сайхан тэ хөгжил цэцгэлд ирнэ гэж бол үнэхээр одоо байхгүй шүү дээ. Миний ярьж байгаа таалагдах улсууд байгаа бох, таалагдахгүй улсууд байгаа бох. Таалагдах нь таалагдж байгаагаараа тэгээ хүлээгээд авна үз. Таалагдахгүйгаараа хүлээгээд авна үз. Би бас лайв хэлгүй бас нэлээ удлаа. Би яаж яахан тавгүй байлаа. Хоолоо одоо зүгээр болоогүй ингээд бас ингээд явж л байна. Би нэг өвчин эмгийг инглээ тэглээ гэхээр нэг ингээд ялархаад утраад гунаад би одоо өглөө хатлаа гэд ингээд яваад байд. Яг хөө хүний ээж болсон хүн манай ээж одоо ингээд хүн амт лам хардл ингээд үзүүлсэн юм байна. Би ч нэг ингээд лам хараар ингээд яваад байдгүй. Зүү одоо ингээд нэг гүгээд байдгүй. Тэгээд үзүүлсэн над руу бас хэлсэн ингээд суудлмуудч ингээд үнцэгдсэн юм байна. Тэгээд суудлмуудаа бас ингээд асуулах юм байна. Ийм ном уншуулах юм байна гэж. Хүний их болсон хүн над руу ингээд хэлж байгаа. Над руу уурлаад, над руу намайг муулаад, намайг одоо үдсэн ядаад байгаа нөхдүүдэд би хэлье. Би ерөөсөө та нарын амьдралд гай болоогүй шүү. Би энэ улс орны чинь ухаагүй. Би энэ одоо тэ хатан дуулыг чинь би бургасыг ядаагүй. Би энэ уул ус нутаг усыг чинь ухаагүй. Би үнэхээр өв соёлтой хайртай, өв соёлоо тээ энэ уул ус нутаг усныхаа өнгө үзэмж байгалийн сайхныг харж баясдаг хүний хувьд бол би энэ хатан дуулын дээгүүр би энэ туулын хурдны зам явахыг бол туйлын эсэргүүцэж байгаа. Би энэ хатан дуулын өвөөгөр очиод бас алхтыг явдгийг. Тэнд нь очиод бас байгалийн одоо энэ сайхныг хараад ингээд суудгийг. Тэгэхээр энийг бол эсэргүүцэж байна. Энэ туулын одоо дээгүүр явахаас өөр газраар явуул. Яалаа одоо саяхан мэдж байгаа шүү дээ. Богдуулаад нөхөл нэгэлээс. Богдуулыг нөхөл түнэлдэж одоо яана гэл. Ингээд дандаа нэг байгальтаа сөрөгтэй, байгальтаа нэг ээлгүй, байгальтаа сүйтгэе гэсэн дандаа ийм бүтээн байгуултыг ярьж идэг. Одоо богдуулыг нөхлөх гээл баахан одоо бас эсэргүүцтэй тулгараад ингээд явж исэн шүү дээ. Тэгэл тэр нь чимээг болол гайг болсон. Одоо ингээд туул голын дээгүүр одоо хурдны зам барина гэл. Тэгээ энэ голын гол төр бол энэ одоо бут бургас сууг энэ бүх зүйлийн тайрхаар чинь энэ тийм ээ энэ байгаль чинь амьтаа. Би хэлье энэ байгаль чинь амьтаа шүү. Амьтаа. Энэ байгаль чинь нэг л өдөр энэ туул гол гэдэг чинь тийм ээ энэ бут сууг ингээ хядаад хаар нэг л өдөр одоо юмаа үзүүлнэ шүү. Тэгээ Монголын одоо энэ зэтүүийн залуучууд гэдэг зүйл дээр би зүгээр хэлье. Ахын дүүнэр одоо бас нэг энэ өөрснийхөө ирээдүйн төлөө, эх орныхоо төлөө тийм ээ цоглох зүрхтэй байж сураа. Цоглох зүрхтэй байж сур. Мэдээж одоо маш мундаг, маш одоо хомсортой тий ийм залуучууд зөндөө байгаа. Тэрийг би үүсгэегүй. Тэгээд инээгээд уур дараал тий энд инээдтэй юм юу ч яриаггүй. Энд одоо энэ яг та нараа ярьж байгаа энэ туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа хүн байна тий энэ өв соёлтой хайртай байх талаа ярьж байгаа. Энд уурлаад ах зүйл юусоо байхгүй. Би та нарын амьдралд гай болсон зүйл алга. Би та нарын амьдралыг бичиг заасаар шийдсэн юм юусоо алга. Надаа албан тушаал алга. Надаа эрх мэдэл алга. Би зүгээр л үзэл бодлоо яриад байж байгаа. Ийм л одоо нэг Монгол улсын иргэн Хямар алхаа гэдэг намайг. Тэ. Танихгүй улсууд байх юм бол. Өнөөдөр нэг лайв хийж та нартайгаа бас нэг уулзъя, тийм ээ? Бас нэг ярилцъя гэж бодоод
ингээд энэ лайвыг асааж инээж байгаа, анеж байгаа, ууралж байгаа зөндөө усуд байх шиг байна. Хамаагүй заяа. Би бол одоо нэг юмнаас ичээл зовоол тий. Ингээд одоо нэг юмд стресстэй ингээд одоо бухимдаад ингээд идэх хүн би биш. Тэр чинь айл хэзээ ард өнгөрцөө. Хэдэн жилийн өмнө өнгөрцөө. Би нэг бичлэгнээс айгаал тий энэ намайг одоо ингээд бишээ тавьчих уу? Энэ одоо тэгчих уу? Би тийм юмнаас айдаг, ичдэг тийм хүн биш. Би зүгээр л адилхан Монгол улсын иргэний хувьд энэ одоо бүтээн байгуулалт, энэ одоо нийгмийн сүлжээгээр явж байгаа тий энэ одоо туулын хурдны зам гэдгийг одоо 50 гээл 2 хуваагдаад ард түмнийг 2 хуваацсан л байна шүү дээ. Нэг хэсэг нь зөв гээл, нэг хэсэг нь буруу гээл, нэг хэсэг нь бүтээн байгуулалт явах ёстой гээл. Нэг хэсэг нь энэ одоо хатан дуулаа аварж үлдэх ёстой. Энэ байгаль дэлхийг хайрлах ёстой. Энэ тий одоо унтны их усүр болсон энэ хатан дуулгал аврах ёстой маа. Би энэ хатан дуулгал аврах ёстой маа гэдэг энэ улсуудын игнэнд байгаа нэг юм иргэн багмаа. Тий. За өнөөдөр бол ажлын өдөр тэгээд хэмжээ бас орж ирж л байна. Одоо нэг 50 хүн ороод ирсэн байна. Тэгээд лайктаар дэмжиж байгаа усуудаа баярлалаа. Ер нь бол ямар алхайг бас дэмждэг тий. Ийм сайхан усууд бол байдаг. Энэ усуудынхаа бас дэмээр, энэ усуудынхаа урам зоригоор бас ингээд явж идэв. Би нэг юмд ингээд нэг шантраад нисаад ингээд яваад идэг хүн бол бас биш. Тий. За ийм байна. Би зүгээр гол нь өнөөдөр юу ярих гэсэн гэвэл одоо энэ Z үеийн залуучууд Z үе гэж яриад байгаа шүү дээ. Залуу үеийн төлөөллүүд бас их орныхоо төлөө дуурдаг болмоор байна. Хайртай болмоор байна. Одоо энэ хатан дулаан аврыг л явж байгаа энэ тийм ээ энэ хүмүүсийг хараарай. Дандаа одоо тэтгэврийн насны усууд. Дандаа нөгөө өвөө эмээнэр аав ээжийнх нь насны усууд явж байгаа. Залуучууд байхгүй. Хин туулгал та нарт л үлдэн штэ. Энэ залуучууд л үлдэн штэ. Ирээдүйд л үлдэн штэ. Өөр хэнд үлдэх юм. Энэ ирээдүйдээ үлдэхийн төлөө тэр хөгшчүүл чинь тэнд гараад жагсаалт уулгаа өргөөл Нямбатарт одоо террорист юугаараа дуудуулаад явж байгаа штэ. Тэгээ залуучууд байхгүй. Талбайдаар гараад тэр гэдэг залуучууд байхгүй. Ирдэг. Тэгээд нэг нь худлаа нэг том юм ярьсан тийм ээ. Тэгээд нэг л одоо нэгэ одоо бөхсийг угсан. Тэгээд ингээд нэг юм тий. Гээд нэг өнөө маргаашаа өнгөрөөгөл ингээд явж идэх. За эднэр жагсчихгүй л гоо, эднэр болгочихгүй л гоо. Би хэлээд байна шүү дээ. Тэр Непалийн залуучууд яаж улс орноо өөрчилсөн. Яаж алууч хулгайчаасаа салсан. Дандаа залуучууд нь өөрчилсөн шүү дээ. Дандаа залуучууд нь. Тэр Непал гэдэг одоо улсын одоо залуучууд нь Z үеийн залуучууд нь тэр авилгач хулгайчудаас салж чадсан байхгүй. Тийм ухаантай, тийм мундаг, тийм одоо залуучуудтай болчих юм бол Монгол улс хөгжихэд маш амархан байгаа шүү дээ. Ийм зүйлүүдийг л хэлье да, тий. Яг уу минийгээс тэгээд ахын аваад хаягыг хаяад яваарай. Тий. Би одоо зөвж зарим хүн таалагдч болно, таалагдахгүй ч болно. Тэгээд над руу уурлаад над руу инээгээл ингээд ямар шаардлага байхгүй. Би та нарт инээдтэй харагдаж болно. Хамаагүй инээ. Цаагуур чинь баясах, инээх, уурлах, тий? Гондох, тунах өчнөө зүйлүүд байна. Тэдрийг л олж хараач ээ л гэж байгаа би. Тэдрийг л нэг олж хараад ингээ яваач ээ л гэж. Тийм биз? Тэг юу өөрчилсөн юм бэ? Юу бүтээ байгуулсан юм? Энэ тэр дунд голыг харалтаа, энэ селбиг харалтаа. Юу ч байхгүй штэ. Ямар ч бүтээн байгуулж яваагүй штэ. Энэ татвар торгуул ахгүй байхгүй болсон штэ.
тулсан юмсан шүү дээ. Ард түмний амьдрал одоо зүгээр шороо өнгөж явж байгаа шүү дээ. Тэгэл Нямбатар одоо хийцэн, Нямбатар одоо өстө мундаг ажиллаж байна. Нямбатар гоё хөгжүүлж байна. Нямбатар хотын төлөө явж байна гэж хуцаадах юм. Хаана яваад байгаа юм бэ? Зөв зүгээр байсан боржурыг сольсон хүн одоо сайхан ажил хийждэг болчт юм уу? Татвар торгуулаар дарамтлаад одоо ингээд амаараа шороо өнгөж явж байгаа шүү дээ. Энэ AI гэдэг зүйлээр торгоол тийм ээ? Тэгээд одоо зөв штэ энэ юу явах ёстой штэ бүтээн байгуулалт явах ёстой. Энэ сайхан хурдны замтай болох ёстой. Болох ёстой. Энийг дэмжиж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа маа. Энэ зам аргуутай болох, энэ замаа дагаж улс орон хөгжих энэ зүйл дээр чинь зөвөө гэж үзэж байгаа. Гол нь энэ тийм ээ? Энэ ундны усны их усруулсан хатан туулайгаа өвөн дээгүүр, хатан туулайгаа дээгүүр энэ хурдны замыг бариулахыг л эсэргүүцэж байгаа шүү дээ. Эн чинь болохгүй юм аа гэж үзэж байгаа. Тэгээ миний одоо энэ ярьж байгаа хэлж байгаа таалагдахгүй юм байна. Тэгээд хувь хувьдаа тэгээ үлээгээд авна шүү дээ. Тэгээ одоо сайхан дулаарсан. Одоо сайхан өрн цаг ирлээ. Тоо нэг өвсөөлөө яриад ингээд үргэлжлэж явна да. Тэ. Өмсгөл цодох шуудгаа өмсөөд нэг уул хангаатаа гараад нэг сайхан дэвэ шоугаа хийн. Тэ. Өнөөдөр зүгээр яг эргэн өнөөхөө хойрол үжлүүдлөө хэлий. Та нартаа нэг уулзъя. Хойр лайв хийсэнгүү гэж л одоо энэ лайвыг хийж байгаа. Би энэ комментиг ерөөсөө уншсангүй. Дараа нь тэгээд лайв маяг дууссаны дараа нөхөө тэгээд харъя. Тэгээд блоклохын блоклоод ингээд явчихна. Би ер нь одоо нэг хэд хоногоос тэр туул голын тэр бургас ядсан тэр зүйл дээр очиж үзнэ. Тэндээгээр очиж нэг лайв маяг бас хийнэ гэж бодож байна. Тэгээ сая ойрд одоо бас нэг би яаж хэлээргээд бас одоо энэ хоолой ам бол бас ингээ зүгээр болоогүй л ингээ явж л. Тэгээ намайг одоо элчи бусаар хэлсэн усуу зөндөө байна лээ. Үхэж хатаач матаач гэсэн тийм ээ. Ийм усуу зөндөө байна лээ. Та нар шиг бистануудын үгээр орж би өгдөггүй маа. Заа юу. Тэ. Би чи ямартай хүн шүү дээ. Үхэж хатаач матаач гэсэн нэг ийм хараалын үгтэй ийм юмнууд их явж илээ. Тэгээд энэ миний нэг автобусанд явж исэн нэг бичлэгийг их шеэрлээд ингээ явуулсан юм шиг байл. Тэгээ гол нь тэр бичлэг хийсэн тэр нэг залуу тэр нэг туранхай залуу байсан нэг чүрийсэн нэг тийм тий нэг турко өмссөн нэг залуу байсан. Яг хөө би бол тэр бичлэгнээс ичээд зовоод байгаа юм бол байхгүй. Би бол тэнд бол үнэн бод байдлыг л хэлсэн. Тэр автобусын дотор. Та нар ингэж амьдраад шүү дээ. Ингэж амьдрах ёсгүй ард юм шүү дээ. Гэдгийг л ярьсан. Тэгээд тэр залуу чөчгнөө цаанаас гарч ирээд нэг ийм зүйл ярьсан. Гол нь одоо надтай явсан тэр нэг залууг авчиж бичлэгэндээ оруулсан байл. Тэр хүн чи одоо нөгөө ийм сошиалоор явдггүй тий зүгээр л одоо нэг ийм олны анхаарал байдгүй юм хүн бохгүй юу. Тэгэхээр тэрэнд бас нэг жоохон хүн тусч байгаа. Тий.
Тэгээд тэр чинь найз нөхд нь үзнэ, гэр бүлийг нь үзнэ, тэ нөгөө сошиалоор ил яваад байдаг хүн чинь бас хэцүү шүү дээ. Тэгээд намайг бол хамаагүй. Би бол одоо тэнд намайг одоо юу гэж бичнэ үү, яана уу, ийм үү, би тэн дээр бол ерөөсөө асуудал алга. Тэгэхээр би зүгээр энэ тэн дээрээс жишээ авч яриад энэ Z2-ийн залуучууд энэ эх орныхон төлөө дуурай ханд үнэрсэн юу. Энэ өөрснийх ирээдүйн төлөө. Ирээдүйд гарах үр хөвгтийн төлөө. Тэ? Энэ эх орноо сайхан болгох, энэ эх орондоо сайхан амьдрах, энэ нийгмийг бүтээхэд та нарын үүрэг өрөөл чухал байгаамаа гэдгийг хэлэх гээд. Чухал баг. Зүгээр нэг автобусанд хүнтэй хэрэлдээд уцаа гаргаж ирж хүн биччихээ оронд тий тэр бичлэг нэг арай өөр газар очиод хийвэл чамд арай илүү өгөөжтэй байхгүй. Үнэхээр ирүүлж болцсон. Үнэхээр эмэгтэйлэг болцсон. Үнэхээр одоо нэг нэр үнэхээр эмэгтэйлэг болцсон юм лээ. Одооны залууч. Тэгээ чи яа? Тэгээ чи яах юм аа? Жаахан эр хүн шиг байж, жаахан эх оронч байж. Тэ? Жаахан ирээдүгөө харсан ийм зүйл рүү одоо бас явж юмар байна л гэж. Энэ одоо Z2-ийн залуучуудаа, залуу үеийн төлөөлөлтүүдээ хэлээ да. Загаж хэлээ. Зүгээр л загаж хэлж байгаа. Миний үгийг авах уу, авахгүй байна ус, тийм ээ. Би бол энэ эх орондоо би энэ эх орныхоо байгальд үсгэлэнгээр би омгожж байгаа бол энэ өвсөөлөөр бахархж байгаа л тэгэл дуусахгүй. Би тэгэл дуусахгүй. Би бол энэ өв соёл гэдгээр зүйлээрээ би хизээ хаач бахарх нь энэ байгалийнхаа уул ус тэ энэ өнгө үзмжээр тэ энэ зүйлээр би үргэлж бахарх нь. Би Монгол төрснөөрөө би Монгол хүн бол төрснөөрөө би бахархаж үеийн үед бахархаж байна. Тэгэл дуусна. Тэгээд уулаа идлээл гин тэглээ инглээл гин уудгүй иддгүй хаана байгаа юм бэ? Монголчууд бүгдөө л аригч штэ. Сошиал нийгэм дээр би л одоо ингэж ярьж байгаа, би л одоо ил гарч ингэж үзэгж чаргаж явсноос биш бүгд л аригууж байгаа штэ. Бүгд л тав дахь болгон шоуурж байгаа штэ. Бүгд л баяр ёслоор бүгд л аригууж байгаа штэ. Энэ худлаа биш үнэн штэ. Бүгд аригч живсэн штэ монголчууд. Тэгээ яаж яхад архин дээрээс нь нөгөө юутай донтуулагчтай. Тэгэл чи архичин чи архиучлаа. Чи юм архичин тэглээ гэл. Та бүгдөө л архиуж байгаа шүү дээ. Анар зүгээр ил гарч тийм ээ ил гарч уухгүй болохоос биш бүгд л архиугаас ууж байгаа шүү дээ. Бүгд л архиж шүү дээ. Би яг одоо энэ юу гэдгийг тий нийгмийн сүлжээн дээр гарч ирж юу гэдгийг энэ тэнд одоо бичлэг хийж ингэж тий олонд харагдсанараа намайг л одоо архиучлаа. Чи л архичин. Би Монгол би ганцаар архичин болоод ингээд яваад ах шиг байна л да. Тэг бүгд архичин. Бүгд архин живдсэн. Тий би энийг хэлье. Архиудгүй өнгөж бол байхгүй. Бүгд одоо баяр ёслол одоо юу гэдгийг зохиомжигээр ингээд бүгд архиуж. Яг тэ намайг л нэг муу хүн болгож харагдуулах гэж намайг л нэг ингээд юу ягчил үзээд ах шиг байгаа. Тий. Тэр нь цөөхөн л зайлуулна. Цөөхөө эдэн нөхдүүд л тэгээд байгаа. Бусд нь бол сайхан дэмждгээрээ дэмжээд тий
Ямар алхаагаа сайхан дэмждгээрээ дэмжээд одоо сайхан алхаад тий одоо ингээд сайхан ингээд бас явдаг чинь бас сайхан шүү гэд ингээд урмын өгөө хэлээд сайхан дэмжээд явж байгаа улсууд зөндөө байгаа. Тэгээ монголчууд бол ер нь бол архинд живдсэн юм аа. Живдсэн. Энийг бол би ч хэлээгүй. Хүн болгон хэлнэ. За юу. Бүгд архинд живдсэн. Бүгд арх ууж байгаа. Тэгэхээр хэдүүлээ архиа багсгая. Архиа болё. Бас нэг тийм ээ. Энэ эх орныхоо төлөө сайхан дуурдаг болё. Ядч үзэл бодлоо хэлждэг болё. Өөрийнхөө бодсон сансан үзэл бодлыг чөлөөтэй тий энэ үндсэн хүлээхэн дагуу илэрхийлдэг болчихё. Тэгээ нэг өв соёлдоо хайртай болчихё. Өв соёлдоо хайрладаг болчихё. Хамгаалж үлдээе. Тий. За ийм зүйлүүдийг л хэлээ да. Тэгээд одоо ингээд нэг богинохон шиг лайв хийгээд ингээд лайв өндөрлөе. Одоо лайв бол нэг 30 гаруй минут болж байна. Тэгээд миний гол хэлэх гээд байгаа зүйл бол би энэ туулын одоо хурдны замыг эсэргүүцэж байгаа. Энэ бол болохгүй. Нэг одоо арай одоо өөр одоо чиглэл тараасаар одоо явуулвал одоо дэмжихэд бэлэн байгаа. Монголын ард түмэн дэмжихэд бэлэн байгаа. Мэдээж одоо энэ сайхан хурдны замтай болъё. Энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж бодохгүй ард түмэн бол байхгүй байна. Бодохгүй хүн гэж бол байхгүй байна. Бүгд л бодож байгаа. Гол нь энэ унтны их усүр болсон энэ туул голынхоо дээгүүр тавина гэдэг дээр л эсэргүүцэж байгаа. Тентхийн бургас тий бүх зүйлийг одоо хядаж ингэж одоо тий байгальтаа хор хөнөөлтөө ийм бүтээн байгуулалт бол хэрэггүй маа гэж л үзэж байгаа баг. Өдгөн саяхан л одоо энэ тэг богдуулаа чи нүхэлчих гал гэсэн биз дээ. Ухчих гал нүхлээл чааш нь түнэлчих гал гэсэн биз дээ. За ийм л байна да тий. Тэгээ би дахиад хэлье. Над руу уур дараад байгаа. Надаа уурлаад байгаа. Уцаарлаад байгаа нөхдүүд. Намайг бити үзээ. Уурлахаар, уцаарлахаар зүйл чинь саан чинь зөндөө байна. Алган дээр чинь тавьсан юм шиг харагдаж байна. Уурлахаар зүйлүүд чинь. За юу. Хэрвээ уур чинь үрээд уцаарлаад ундууцаад байгаа бол уурлахаар зүйл саан чинь зөндөө байна. Тэр зүйлийг хар. Сохорчоогүй бол за юу. Тэрлүүгээ уурал. Тэрлүүгээ уур уцаараа гарга. Тэгээд үзэл бодлоо хэл. Энэ улс орнд чинь болж байгаа бүтэж байгаа зүйл ерөөсөө байхгүй байгаа. Ерөөсөө байхгүй байгаа. Энэ ард түмэн одоо бид нар энэ амьдралаа хараарай. Бүх юм зээл. Барьж байгаа утсан зээл, унж байгаа машинын зээл. Тэ? Бүх юм зээл шүү дээ. Тэгэл нөгөө махаа зулгааж маягаа мужиж ажиллаа хийгээл зээлээс зээлийн оронд л ингээл яваад байдаг. Тэгэл татвар торгуулын одоо баг 500% нэмсэн. Өнөөдөр үгөөцөл одоо хэлээд энэ одоо байгаль дэлхийгээ тий энэ одоо хатан дулаан аврыг гээд ингээ явангууд террорист болоод дуусдаг.
Тэгээд тэр Нямбатын хийж байгаа лайвыг хэдэн мянгуулаа үзээд нэрээ зөв ч юм болоо гэж бодож байгаа усууд бас байж магадгүй. Нэрээ зөв юм уу? Энийг тавьчих зөв юм уу гэд. Үгүй шүү. Тийм байхгүй шүү. Энэ хатан дуул гэдэг чинь энэ бол тийм ээ. Яг байгалийнхаа яг одоо органикоор ингэж урсаж ингэж л явж явах юм гол. За ийм зүйлүүд байна да Монголд. Тэгээ залуучууд маань бас эх орондоо сайхан хайртай байж ирээдүйдээ сайхан итгэлтэй амьдрий гэж байгаа бол энэ улс орныхон төлөө бас нэг тийм ээ дуурдаг ярьдаг хэлдэг ийм байх юм бол тэгээд бас одоо өөрчлөхөд сайхан болоход бас дөхөн болно доо. Тэгэхгүй бол нэг хэдэн өгччүүл гарч ирээл тэнд орилж идэг. Талбайдаар гарсан чинь нэг хэдэн өгччүүл энэ хатан тулаан аврыг гээл энэ дээр гараад ирсэн чинь нэг хэдэн өгччүүл тий хаач утсан нэг хэдэн өгччүүл яваад идэг. Нөгөө залуучууд нь байхгүй. Тэгэл уцсны санаас том юм яриад тий тэглээ инглээгээд нэг том юм ярьсан л нөхдүүд. Тэгээ ачир тэрэ юу ч байхгүй. За ийм байна. Тэгээд ингээд лайв өндөрлөе дөө. Тэгээд дараагийн лайвуудаар бас эргээд уулзах байлгүй тий. Бас одоо удаан бас ингээд ярихаар хоолоо бол бас хүчин чадал одоо юунд бас хүрэхгүй байгаа тань. Тэг маш олон улсууд зөвлөгөө өгч байгаа. За хоолоогоо тэгж имчлээрээ, ингэж имчлээрээ. За тэр зүгээр шүү, энэ зүгээр шүү гэд зөвлөгөө өгч байгаа улсуудаа бүгдэнд нь баярлалаа гэж. Бүгдэнд нь баярлалаа. Харааж байгаа зүгч байгаа, өхөөж хатгаач гэж харааж байгаа улсууд маш олон байна лээ. Би нэг харсан. Гэтэ тэр улсууд бол намайг бол өхүүлдэг юм аа тий. Намайг бол өхүүлнэ гэж бол байхгүй тий. Та нарын хэлснээр би нэг хөл талд ороод явдаг зүйлч бас биш. Тий. Та нар намайг өхүүлчихийн оронд ядаж нэг авилгач чуулгаачийг өхүүлээш. Намайг өхүүлэхийн оронд ядаж нэг тий нэг авилгачийг өхүүлчээч. Арааж яагаад. Тэгвэл та нарт хэрэгтэй шин. За ийм зүйлүүдийг л хэлээ да. Тэгээд ингээд лайв өндөрлөө. Тэгээд баярлалаа. Лайвтай маань хондоош баярлалаа. Тэгээд лайв маань үзсэн бас нэг 30-40 хүндээ баярлалаа. Өнөөдөр ажлын өдөр бас одоо бас орж ирж лайв үзэж бас одоо санаа бодлоо солилцсон та бүхэнд баярлалаа. Энэ инээд дарж байгаа нөхдүүдэд би хэлээд байгаа шүү дээ. Энэ инээд дараад байгаа нөхдүүд л хэлээд байгаа. Энэ нөхдүүд бол магадгүй тороолууд, бүгд тороолууд л байгаа. Энэ нөхдүүд бол тийм ээ хуруугаараа хөдөлгөж хүн одоо тороолдож за ингэж одоо хоолоо олж иддэг нэг юм хэсэг үлэг нөхдүүд байдаг юм аа. Ганцхан над дээр ч биш юм улсууд дээр байгаад идэг. Тэгээ энэ нөхдүүд бол яг хөө тэгээ хожим нь ухаарах бах. Хожим нь ухаарах чиглэлээр нь харин
эвгүй нөхцөл байдалтай үүссэн байх үдэ гэдгээс бас жоохон харамсаад байгаа шүү. За ийм байгаа. За тэгээд одоо лайвтай мөнөөс баярлалаа. Эрүүлэг хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Хямрын дэд үсэ. Тэгээ ямар алхаа удахгүй одоо сайхан зодог шууд өмсө сайхан уулан гадаа гарсаа ямраас эргээд дивэн сайхан алхана. За ингээд одоо өв соёлоо тийм ээ үргэлжлүүлээд яриад хэлээд за ингээд явнаа. Ингээд явна. За тэгээд ямар алхаатай хамт байдаг та нартай баярлалаа. Сайн сайхан үсэ. Баяртай.